сард 2 удаа бүх нийтийн амралтын өдөр тохиож байна. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ Global мэдээ эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Энэ сарын 1-ээс багш нарын цалин 2.8 сая төгрөг болно. Монголын залуу тамирчид ялалт байгууллаа. Баярын 11 сар хэд хоног амрах вэ? Бүгд найрамдах Солонгос улсад болсон олон соёлт гадаад иргэдийн соёл урлагийн наадамд манай улс анх удаа оролцлоо. Цөмийн ангаах ухааны төв Улаануд хотод Орос албаны улсын орчин үеийн хавдрын оншилгооны төвүүдийн нэг нэгтлээ. Энэ сарын 1-ээс багш нарын цалин 2.8 сая төгрөг болно. Ийм шийдвэрт хүрснээ улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг зарлалаа. Түүнчлэн эмч нарын цалин 10-аас 15% нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийж байна. Мөн Ахмадын тэтгэвэр болоод нийгмийн халамжийн тэтгэвэр 8.6% нэмнэ гэж мэдэгдлээ. Багш нарын цалин энэ сарын 1-ээс шууд нэмэгдүүлэх бол эмч Ахмад нийгмийн халамжийн нэмэгдлийг эх оны төсөвт суулгажээ. Цалин нэмэхийн тулд урсгал зардлыг 1.1 их 80 төгрөгөөр бууруулах шаардлага үүссэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 10-аас 13%-аар, улсын хурлын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардал болон аялал жуулчлалын салбарын татаасыг бууруулсан. Мөн хөрөнгө оруулалтын зардлаас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50%-аар бууруулсан гэж төсвийн байнгын хороонд ган хоёыг мэдгдлээ. Монголын залуучууд улсынхаа төлөө олон тооны алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Залуу тамирчид Туркид болсон 100 нүүдэлт даам, Улаанбаатар хотод болсон Азийн сурагчдын шатрын авраг шалгаруулах тэмцээн Азийн залуучуудын наадамд тэргүүлжээ. Монгол хүүхдүүдийн амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзнэ. Монголын шигшээ баг 100 будал даамын дэлхийн аврагад дараалан 4-р жилдээ багийн дүнгээр тэргүүн барьж шалгарлаа. Энэ жилийн дэлхийн тэмцээн Туркт болж 5 насны ангилалд Монголын 17 өвсгөрийн тамирчин оролцсон юм. Тэд 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж нийт багийн дүнгээр дахин дэлхийн аврах цолыг Антали хотоос эх орондоо авчирлаа. Улаанбаатар хотноо сурагчдын дунд зохиогддог Азийн 19 дахь удаагийн шатрын аврах шалгаруулалт тэмцээн өндөрлөлөө. 6-аас 18 насны нийт 17 улсын 677 гаруй тамирчин оролцсон юм а. Тэгэхээр энэ тэмцээний ач холбогдлыг олон талаас нүүнж болох боловч юуны өмнө энэ оюуны боловсролд Монгол улсын залуучуудын оюуны боловсролд үнэтэй хөлбөмбөр оруулнаа. Тус тэмцээнд Монголын шигшээ баг 3 алт, 3 мөнгө, 8 хүрэл, нийт 14 медаль хүртэж багийн дүнгээр 1-р байр эзэллээ. 2-дугаарт Оросын холбооны улс, 3-дугаарт Казахстаны баг оржээ. Бахрейн улсад болсон Азийн залуучуудын 3-дугаар наадам 10 хоногийн турш үргэлжилжээ. 45.4 тамирчин нийслэл Манамада цугларчээ. Монгол улсын шигшээ баг 18 медаль хүртэж багийн тэмцээнд 30-дугаар байранд орсон байна. Тэмцээний сүүлийн өдөр Октийн дунд Жиу-Цзүгийн 48 кг хүртэлх жингийн ангилалд тамирчин Жуа Мэдман мөнгөн медаль хүртлээ. Одоо харин өнөөдөр болсон онцлог үйл явдлын мэдээллийг цөөн хормын мэдээлэлээр хүргье. Авто замын зөрчлийг мэдээлвэл урамшуулал авна. Тодорхойлбол явган хүний зам автобусны буудлын дээр авто замын 1-р игнийг хааж зогссон. Хөдөлгөөнд саад болохоор байрлуулсан зэрэг зөрчлийг мэдээлвэл тухайн тээврийн хэрэгслийн торгуулийн 10-аас 20%-ийг мэдээлэл өгсөн хүнд олгодог боллоо. Тухайлбал 20,000 төгрөгийн торгуул ногдуулсан бол зөрчил мэдээлсэн иргэн 2-оос 4,000 төгрөгийн урамшуулал авах юм. Гагцхүү зургаар баталгаажуулж 102 аппликейшнээр замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлсэн байх ёстой. Түүнчлэн зөрчил гаргасан жолооч торгуулийн хугацаанд төлөөгүйгээс үнийн дүн өссөн бол урамшууллыг өссөн дүнгээс тооцно. Харин урамшууллыг олгохдоо нэмэн үртгийн албан татварын буцаан олголттой ижил хугацаанд олгохоор тогтжээ. Шөнийн цагт хэрэгэлсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам хэрэгжиж эхэллээ. Жил бүрийн 11-р сарын 1-ээс 4-р сарын 1 хүртэл үргэлжилдэг тус хөнгөлөлтийг манай улс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энд хамрагдахын тулд айл өрхөөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй зөвхөн гэр сууцаа халаахад зориулалтаар хэрэгэлдэг, мөн цагийн ялгуурт тоолдуур ашигладаг байх шаардлагатай. Энэ жил шөнийн тарифын хөнгөлөлт чөлөөлөлтөд 81 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Эрдэнэс тавталгаа компани 1072 хувьцааг ашиглан хүмүүсийг заллах явдал гарах болсныг Монголын баримт шалгах төвөөс мэдээлж байна. Тодорхойлбол 1072 хувьцааны ногдол ашиг тарааж байна. 1072 хувьцаагаа зарах, өвлүүлэх боломжтой боллоо гэх мэт мэдээллийг түгээж, ингэхдээ ихэвчлэн чатаар холбогдох шаардлага тавьж, холбоосоор дамжуулан хэрэглэгчийн регистрийн дугаар, дансны дугаар, нууц үг гэх мэт хувийн мэдээллийг авдаг. Улмаар хуурч олж авсан мэдээллийг ашиглан данс руу нэвтэрч эсвэл хаягаар танд бусдаас мөнгө залилдаг. Тиймээс залилагчдад хувийн мэдээлэл өөрөө өгөх, дансаа ашиглуулахаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Аюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах 2 дахь өдрийн хэлэлцээр амжилттай болсон гэж засгийн газраас мэдээллээ. Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож протоколд гарын үсэг зурцгаажээ. Үүгээр эхний удаагийн хэлэлцээр төр завсарлаж, манай талаас тавьж байгаа бусад нөхцлүүдийг нэгтэлж, тун удахгүй үргэлжлүүлэн хэлэлцгээр тогтсон байна. Угаарын хийн хордлогоор 9-р сарын 15-наас хойш 9 хүн амь насаа алджээ. Тодорхойлбол Улаанбаатар хотод 175 мянган өрөх түлш хэрэглэдгээс 110 мянга орчим нь угаар мэдрэгчтэй. Одоо үлдсэн 60 мянга орчим өрхөд угаар мэдрэгч суйрлуулахаар албаныхан ажиллаж байна. Мөн угаар мэдрэгчийг хяндаг, түүний дуудлагаар ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгдөг, цаашлаад янданг нь хөөлөх зэргээр шаардлагатай үйлчлэгийг очиж үзүүлдэг албаны болоод сайн дурын хамдарсан нэгж ажиллаж байна. Тэдний зүгээс угаар мэдрэгчийг унтраах байхыг анхааруулж байгаа юм. Яагаад гэвэл эн чинь унтраачих юм бол та өнөөдөр өөрийнхөө угаарч байгаа эсэж мэдэхгүй штэ. Хүний ер нь бол айлын угаар шүн явагдах гудж яхад. Гэтэл та энийг аваагүй тохиолдолд танд нөгөө уцмаа нөгөө гэрэн дээрх дугаар чинь дуудаад байдаг таныг. Тэгтэл таныг авахгүй тохиолдолд нөгөө далтаа дугаар маань эргээд тухайн хариуцж байгаа хянагч отгон цэцгэлөө залгахад бид нар шүн чамаагүй ирээд таныг сэрэх үүрэгтэй. Энэ дотор хүүхэд байл бид нар бүгдийн дууд сэрээ. Энд тэгээ цаанаа мэдрэгдэх. Цаанаа мэдээлэл очсон байгаа юм. Бродийн уран бүтээлчид виртуал буюу хийсвэр орчинд хотол мандлыг амлуулжээ. Мандал нь нэг хүнд төдийгүй нийгэмд эерэг үр дүнг үзүүлдэг учраас хүн төрөлхтөн стресс тайлж тайвшрах, бодлоо зэгцлэх зорилгоор эртнээс сонирхон зурж бүтээж иржээ. Мандалтай бясалгах уг үйлийг уралгаар хамгаах арт терапи хэмээн нэрлэн эрчимтэй хөгжүүлж байна. Тиймээс Бродийн уран бүтээлчдийн эхлүүлсэн төсөл олонний сонирхлыг ихэд татгуулжээ. Төсөл Бродийн үндэсний музейн захирал Татьяна Бронеева, дууны найруулагч зураач Юрий Базаров, график дизайнер Аюр Халтуев, Батанын буйны сангийн хөтөлбөрийн захирал Игорь Барадачевгээд уламжлал хийгээд орчин үеийн урлагийн төрлийг хослуулан бүтээлээ туурвдаг авьяаслаг уран бүтээлчид оролцжээ. Төслийн удирдагчаар Ариуна Булутова ажилласан байна. Нэгдүгээр сар 2 баярын амралтын өдрөөрөө онцлог. Тэдний нэг нь Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний ой юм. Энэ жил их хааны мэндэлснээс хойш 863 жил өнгөрч байгаа юм. Тэмүүжингийн төрсөн өдрийг түүхчид 1162 оны өвлийн эхний сарын 1 өдөр гэж үздэг. 2025 онд энэхүү өдөр нь 11-р сарын 21-нд тохионо. Энэ сард биднийг ямар үйл явдлууд хүлээж байгааг хамтдаа үзье. Соёл спорт аялал жуулчлал болон залуучдын асуудал хариуцсан яамнаас 11-р сард тохиох түүхэн өдрүүдийн баярын хөтөлбөрийг боловсруулжээ. 11-р сарын 24-нөөс 30-ны хооронд улс тунхлагчны баяр болон анхны үндсэн хуулийн баярыг тэмдэглэх арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үндсэн баярын өдөр болох 11-р сарын 26 нь 2 дахь амралтын өдөр тохиох юм. Хуульд зааснаар Монгол улсад нийт 9 үндэсний баяр байдаг бөгөөд эдгээрт зориулсан нийт амралтын хоногийн тоо 16 юм. Мөн 11-р сард өндөр гэгээн Занвазрын мэндэлсний 390 жилийн академич ширэнчний 120 жилийн ойд зориулсан 2 томоохон арга хэмжээ болох аж. Манай улс бүгд найрамдах Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн энэ онд тохиож байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус улсад болдог олон соёлт гадаад иргэдийн соёл урлагийн наадамд манай улс анх удаа оролцлоо. Ингэхдээ хүндэт зочин буюу голлох орноор дэвшин оролцжээ. Бүгд найрамдах Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн олон соёлт гадаад иргэдийн манх наадам байгуулагдаж эхэлснээр 20 жилийн ой мэндийг дэвшүүлж байна.
Олон соёлд гадаад иргэдийн соёл урлагийн наадмыг Бүгд найрамдах Солонгос улс 20 дахь жилдээ зохион байгуулж байна. Чамван хотноо улсын тус наадмын үйл ажиллагаа морин хүрийн чуулгын тоглолтоор эхэлж Архангай, Хинти, Өмнө Говь зэрэг аймаг жижиг дунд үйлдвэрлэлийн газрын 88 аж ахуй нэгж төрийн байгууллагын 200 гаруй төлөөлөл урилгаар оролцож эх орныхоо баялаг түүх, соёл, уламжлалыг сурталчлан таниулжээ. Тэр байтугай Монголын одоо гол хоол хүнсийг хүртэл одоо энд сурталчилж байгаа юм чухал арга хэмжээ болж байна. Ер нь жилийн мампын энэ арга хэмжээнд бол нэг 250-60 мянган иргэн ирж үздэг сонирхдаг гэсэн ийм тоо байгаа. Тэгэхээр энэ бол бас Монгол улсын хувьд соёлоо сурталчлах, таниулах ийм бас чухал арга хэмжээ болж байна. Олон соёлд гадаад иргэдийн соёл урлагийн наадам жил бүрийн 10 дугаар сард тогтмол болдог бөгөөд энэ нь улс орны онцлог хийгээд ахуй соёлыг таньж мэдэх боломжийг олгодог байна. Энэ удаад Солонгос, Монгол, Япон, Вьетнам, Хятад, Мянмар, Узбекистан, Индонез, Бангладеш, Филиппин, Шри-Ланк зэрэг 21 орны төлөөлөл оролцсон нь наадмыг өргөн дэлгэр болгожээ. Монгол улс энэ жил гол зохион байгуулагчаар оролцож байгаа нь их давуу харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол аймаг орон нутгаас тийм ээ аймагуудаас маш олон төлөөлөл ирсэн байна. Үндэсний дээл хувцас, за үндэсний одоо эдээ цагаан хүртэл гаргаж тавьсан тоглоом надгаан хүртэл дэлгэн харуулж байгаа нь үнэхээр сэтгэл татан байлаа. Үнэхээр жилээс жилд Монгол болон Солонгос улсын хоорондын ах トゥ угийн найрамдал харилцаа улам өргөн дэлгэр болж байгаа нь гайхамшигтай байна. Наадмын сүүлийн өдөр Монгол үндэсний бүх суурь, шагаан харваа болж аймаг сумдын цолтой бүгчүүд, харваачид наадамчин олныг баясгалаа. Соёл урлаг, түүх, ёс уламжлал гэдэг улс үндэстний мөнхөд орших дархлаа юм. Энийг залуу үе үр хүүхэдтэй өвлүүлэх нь чухал болохыг МАМП буюу олон үндэстний соёлын наадам илэрхийлж чаджээ. Зөвхөн МАМП-ийн наадам Монголоос 300 орчимд очиж хүрсэн ирсэн байна. Үндсэндээ бол одоо энэ 3 өдөр үнэхээр монголчуудаар амьсгалж байна. Манай гэр бүл Пусаны Хэмээ хотод ажиллаж амьдардаг байгаа. Энэхүү олон улсын фестивалаас үндэсний дээл болсон зүйлсээ бүгдийг иж бүрэн бүртлэр нөмсгөөд ингээ гэр бүлээрээ оролцож байна. Маш гоё бахархалтай Монгол улсаараа бахарсан маш гоё өдөр болж байна. Хэмээ гэж хотод амьдардаг. Тэгээ бид нэр би болохоор энэ жил анх удаага оролцож байгаа. Морин хүрийн чуулга маань өчигдөр уржигдөр хоёр болж өнгөрлөө. Бас хаан эндийн чуулга маань бас тоглолтоо үзүүллээ. Өнөөдөр одоо бэсрэг наадам болж байна да. Сэтгэл маш өндөр байна. 3 өдрийн турш дэлхийн улс орнуудын соёл урлагаар амьсгалсан тус наадамд Бүгд найрамдах Солонгос улсын өмнөд Кёнсон мужи, Чамван хотын захиргаа, Кённамын гадаад ажилчдыг дэмжих төв, Монгол улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын хилцс, Бусан хот дахь консулын газар, Бүгд найрамдах Солонгос улс дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон Солонгос улс дахь төрийн бус байгууллагууд хамтран ажиллажээ. 2022 онд Улаанбаатар хотод Орос улбаны улсын орчин үеийн хавдрын оншилгооны төвүүдийн нэг нэгдсэн юм. Өндөр чадвартай мэрэгжлийн эмчнэр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, олон улсын стандартад нийцсэн ажиллах аргачлал энэ бүхэн улаануудын цөмийн ангаах ухааны төвд төвлөрчээ. Ердөө ганц хоногийн дотор энд бүтэн биеийн иж бүрэн шинжилгээ хийх боломжтой. Үнэн зөв онш тавиулахын тулд Оросын бүс нутгуудаас төдийгүй гадаадын олон хүн энд ирдэг. Орос улбаны улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа хавдар судлалын хамгийн орчин үеийн төвийн өмнө ирээд байна. Манай хотод 2022 онд байгуулагдсан уг төвөөр дүр соншилгоо эмчилгээ хийлгэх иргэдийн зорин ирэх газар болж төлөвшөөд байна. Ер нь хавдрыг эрдэлрүүлж чадсанаар хавдрыг бүрэн эмчлэх бололцоо бүрддэг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө тус төвийн эмчнэр өдөр бүр хичээнгүйлэн зүтгэсээр байна. Орчин үеийн тоног төхөөрөмж өндөр боловсралтай эмч нартай тус төвд хандсанаар нарийн шинжилгээнд хамрагдаж хавдрыг эртэлрүүлж цаашид өөр тохирсон эмчилгээгээ хийх боломжтой. Тус төвөөр бурайд төдийгүй эрхүү мөч өвөр байгалийн хязгаарынхан болон найрсаг хөрш Монголын иргэд үйлчлүүлж байна. Эрхэм үзэгчдээ та бүхэнд Global мэдээ даваа гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулах хамт байсан баярлалаа. Шинэ мэдээллээр эргэн уулзтлаа. Түр баяртай.